Подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн подкастын маань зочноор ЦЭПУ эмнэлгийн ерөнхий эмч Ариун Баяр эмч маань хүрэлцэн байгаа. Өдрийн мэнд. Өдрийн дөргийн. Та бүхэн өнөөдөр тестостерон дааврын талаар ярилцсан. Тэгээд тестостерон дааврын талаар бол мэдээж эрэгтэй хүнийг бий болгодог. Эрэгтэйлэг даавар гэдгээр нь мэднэ тийм ээ. Тэгэхээр тестостерон даавар ер нь яг ямар даавар юм бэ? Яг тэр талаараа эхлээд ерөнхий мэдээлэл хоёлаа өгье. За. Тэгэхээр ер нь бол ингээ бэлгийн дааврууд гэсэн хэдэн бэлэг даавар гэж байдаг. Тэгэхээр нөгөө дааврууд маань ингээ олон төрлийн дааврууд байдаг. Тэгэхээр нөгөө бэлгийн даавар гэсэн дааврууд маань одоо тестостерон, эстроген, прогестерон гэсэн үндсэн гол гурван нөхрийг ингээ хамруулж яриад байдаг. За яагаад тэдгэрийг авч яриад юм бэ гэхээр бол нөгөө биднээсээ хүүсний ялгаа гаргаж ирээд байгаа гол дааврууд нь. Тэгээд дээрэс нь ерөөд бол цаашдаа биднээсийн одоо тэр нөгөө сексийн амьдралыг бас хариуцчихдаг. Одоо жишээл эрэгтэй хүн дөр бол энэ даавар маань хаана үлдэрдэг юм бэ гэхээр нэгдүгээр төмсөнд үлдэрлэнэ. Хоёрдугаар бөөрийн дэд булчирхад үлдэрлэнэ. Тэгэхэд энэ даавар маань бол биднээсийг ихийн хөвлөд байхад ингээд үлдэрлээд ерөөд бол нөгөө хүүсийг гаргаад эхэлждэг. За эрэгтэй хүүхэд болгоо өргөчнө. Тэгэхэд эрэгтэй хүүхэд болоод төрсний дараа тэр даавар нь унтарч байна. Тэгэхэд ерөөхдөө хүүхэд байхад нөгөөх маань маш бага хэмжээгээр ингээд чимээгүй ингээд байжснаа бэлгийн боожл эхлэнгүүд л буцаад үлдэрлээд эхэлдэг. Тэгвэл нөгөө хүүхэд маань гівд хувраал бэлгийн боожл явагдаад нөгөө үс ахал нь ургаал эрэгтэй хүн ингээд өөрчилждэг. Тэгэхээр тэр даавар маань ингээд 25 хүртэл гайгүй их хэмжээгээр үлдэрлэжснаа тэрнээс хойш ерөөхдөө ингээд айж мар унж эхэлдэг. Тэгэл насан туршдаа ингээд унаал явагддаг. Тэр уналтын дагаад нөгөө эрэгтэй хүний эрүүл мэндийн тус дагаад ингээд өөрчлөгдчихдөг. Тэр ганцхан эрэгтэй хүн гэж бас ярихгүй эмэгтэй хүнд хүртэл байдаг даавар гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол түрүүчийн яриадсан нөгөө бэлгийн дааврууд байгаа шүү дээ. Тестостерон, эстроген, прогестерон 3 энэ бүгдээрээ эрэгтэй хүнд ч гэсэн байгаа, эмэгтэй хүнд ч гэсэн байгаа. Тэгэхдээ эрэгтэй хүнд тестостерон илүү, эмэгтэй хүнд одоо эмэгтэй даавар нь илүү гэж ойлгож болох уу? Тэр юм байна л да. Одоо жишээл биднес ингээд шинжилгээ хийгээд үзье. За тэнгуүл эрэгтэй хүний тестостерон даавар за нэг 10 нанограмм литр байлаа гэж үзье. Гэтэл эмэгтэй хүнийх нь 2 нанограмм литр ч юм уу тийм. Өөрөөр тийм бага хэмжээгээр ер нь байждаг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ дэр нэг асуудал гарч ирдэг байхгүй. Өөрөөр тестостерон даавраас эстроген даавар үүсдэг. Ингээд дааврууд чинь нэг нэгнээсээ хувираа явждаг. Эхлээд холестерин байлаа. Дараа нь прогестерон болоо, дараа нь прогестерон болоо, дараа нь тестостерон болоо, дараа нь эстрадиол болоод ингээд буураад идэг. Тэр чинь нөгөө эхлээд нэг мод байлаа. Модыг хөрөөдөөд нэг дүнз болголоо. Дүнзийг ингээд хөрөөдөөд нэг сандал болголоо. Сандлыг ингэсээр бол жижигхэн болгоолгаа шүү дээ, тийм. Анхны гол материал нь холестерин байсан. Тэгэхээр чи ерөөд анхны материалаас их хэмжээний даавар үүснэ гэж ойлгох байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр эмэгтэй хүн дээр тестостерон ийм байгаа юм чинь тэрнээс давсан хэмжээний эстроген үлдэрлэн гэсэн байхгүй. Тэрнээсээ бага хэмжээгээр л үлдэрлэн. Эрэгтэй хүний тестостерон их байхаар ч юм бол адилхан хэмжээний эстроген үлдэрлэх чадвартай. Тэгэхээр биднээс одоо нөгөө тестостероныг ингээд шинжилдэг, цуснаас үздэг. Гэтэл ерөөд бол цусны доторх тестостерон үзэх, эс доторх тестостероныг үзэхээр өөр байгаа гэдэг. Төвшин өөр байдаг. Тэгэхээр биднээс эс доторх тестостероныг үзэх юм бол эрэгтэй хүний эстроген бол эмэгтэй хүнийгээс хамаагүй их. Тэгэхээр эрчүүд хүнд хамаагүй эстрогентэй байдаг. Энэ дээр хамгийн гол яриад зүйл маань болохоор ч юм бол тэр даавар ерөөхдөө бол нэг рецептор гэдэг юмтай холбогддог юм. Тестостероны рецептор байгаа, эстрогены рецептор байгаа. Тэгэхээр тэр рецептор яаж ажиллаж байгааг хамаарат ерөөсөө шал өөр асуудал болчихдог. Тэгээ бид нар чинь эстроген даавар гэдэг тэгэнгүүт эмэгтэй хүнд л илүү төлхөө байдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Тийм. Ерөөд бол хүмүүс ер нь бол тийм ойлголттой байдаг тийм. Тэгэд ерөөхдөө байхдаа одоо энэ дааврын талаар ингээд айгүй буруу ойлголтууд маш их байгаад идэв. Тэр өнөөдөр л тэр нэг жол тайлбарж өгнө шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн дээр бол тестостерон ч байгаа, эстроген ч байгаа. Эмэгтэй хүнд ч гэсэн тестостерон ч байгаа, эстроген ч гэсэн байгаа. Нэгдүгээр түвшнэр ондоо. Хоёрдугаарт тэр даавар гэдэг зүйл маань ажиллахын тулд зайлшгүй нэг стер гэдэг рецептор гэдэг нэг нөхөртөө уулзчиж тэгжиж ажил хийдэг байхгүй юу? Гэтэл тэр рецептор дээр л гол асуудал гараад идэв. Жишээл одоо эрэгтэйчүүдийг биднээс одоо
тэр фенотип гэдэг нь биднээс ингээд 3 ангилждаг байхгүй юу? Бид нар ч явах те ерөнхий анаах те. Тэгэхээр тэр нь чинь хүчтэй дунд сул. За тэнгуут л тестостерон одоо яг ижил төвшний ингээд 3 залуу байлаа гэж үзье. Тэнгуут л нэг залуугийнх нь энэ рецептор нь хүчтэй ажилтдаг учраас тэр тестостероны тусламжтайгаар би маш хурдан хөгжих чадвартай. Жишээл яг адилхан дасгал хийлээ гэхэд маш хурдан хүчтэй болоод эхэлдэг. Маш хурдан булчин томорно. Нөгөө залуугийн рецептор нь арай сул ажилдаг. Тэнгүүт л арай бага үйлчлэнэ. 3 дахь залуугийнх дээр бол нөгөө рецептор нь маш сул ажилдаг учраас дасгал хийсэн ч гэсэн булчин томрохгүй. Тэгэхээр яг энэ үзэгдэл маань нөгөө сексийн хувьд бас тохиолддог байхгүй юу? Тэр одоо зарим хүмүүс болохоор ч юм бол цаанаасаа чалах сайтай байдаг байгалаасаа. Нөгөөх нь дунд, нөгөөх нь сул. Тэр чинь бол нэг хүн болохоор ч юм бол 7 хоногт өдөр болгон хийдэг, нөгөөх нь 7 хоногт 4 хийдэг, нөгөөх нь 7 хоногт 1 хийдэг бол ирдэг. Байгалаасаа тийм л идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр нэг тестостерон их багтаа биш, тэр рецепторын ажилчлалтын гэдгээс хамаарат байдаг. Тэгээд тэр рецепторуудыг бас ингэ генетикийн шинжилгээ хийгээд үзчихдэг байхгүй юу? Тэгээд тэр цааг давтамж гэж юм байдаг. Одоо бүтцийн давтамж нь урт байх юм бол сул ажилтдаг юм байна, богинохон байх юм бол аюу хүчтэй ажилтдаг юм байна гэж тогтооцсон. Тэр нь тэгээ генээс шалтгаалдаг гэсэн үг тийм. Ген тийм. Амьдралын хвшлээс шалтгааллах зүйл байх уу? Үгүй. Тэр маань ерөөсөө цаана генетик асуудал явж байгаа. Одоо жишээл хүн болгоно мэдэн шүү дээ. Жишээлбэл одоо энэ нэг Африкийн нэг залуу байлаа. Монголд ирээд гүгэнгүүтлээ шууд морфонд төрүүл заачиж байгаа. Мэржлийн бас тамирч ирээл гүгэл төрүүлээ явчихна. Тэр хүмүүс чинь бие нь цаанасаа өөр байгаа даа шүү дээ. Тэр хүн чинь тестостерон арай өөр ажилладаг, рецептор нь өөр ажилладаг. Тэр чинь бол нөгөө ард түмэн болгон дэр тэр рецепторууд нь арай өөр ажилладаг байхгүй. Нөгөө тестостерон бол нэг зүйл. Хаалвал хаана адилхан. Тэр чинь бол тестостерон гэдэг тариаг нэг адилхан зүйл байгаа. Биднээс Африкт очироод тарих, Монголд ирээд тарихаар яг адилхан нэг тариа маань өөр үйлчлэх юм шүү дээ. Яг бол хүлээж авдаг рецептор нь өөр. Тэнгүүт л нөгөө эмэгтэй хүний эстроген дэр ч адилхан шүү дээ. Хоёр төрлийн рецептор байгаа. Эстроген ч. Тэнгүүт тэр хоёр рецептор яаж ажиллаж байгаагаас хамаарат өөр шинж тэмдэг гарна. Рецепторыг тэгвэл одоо арай одоо үйл ажиллагааг сайжруулах боломж юм байх уу? Жишээл одоо тэр эстроген маань аль рецептортой очиж холбогдсноос хамаарат эмэгтэй хүн дээр хөхний хорт авдар үүсгүй гэдэгээс эслэр үүдэг. Тэр зөвхөн тэр рецептор дээр очиод асуудал үүсэт идэг байхгүй юу? Тэгэхээр манай хүмүүс болохоор ч юм бол тестостероны төвшин өндөр байхаар бол тийм, бага байхаар тийм гэж яриаддаг. Гэтэл тэрнээс гадна рецептор гэдэг юм яригадад байдаг юм шүү дээ. Тэгэхээр тестостерон даавар маань өндөр байгуу сайн. Тэр бол ойлгомжтой тийм. Гэхдээ тэр маань залуу хахад ер нь бол их байна. Яа тэгвэл эрэгтэй хүний төмсөн дотор байдаг лидигийн эсүүд тэрнийг үлдэрлэнэ. Лидигийн эсүүд нь залуу хүмүүс дээр хүчтэй учраас ихийг үлдэрлэнэ. Хөгшрөөд ирэхээр тэр эс маань өөрөө хөгшөрчөөд тэр даавар багуулдаг. Тэгэхээр одоо тестостерон дааврын хувьд одоо эртэнч гэдэг юм уу? За мэдээж буурах талаар бол ярьдаг. Эртвэл одоо ямар нэгэн тийм хор уршиг тийм зүйл байх уу? Одоо жишээл хавдар одоо ургуулдагч гэдэг юм уу? Тиймэрхүү маягийн дааврууд хэрвээ ихсээд тэнцвэр алдагдах юм бол ийм асуудлууд гараад байна л гэдэг. Тэгэхээр хамгийн гол нэгдүгээр бие махбод өөрөө хэрэгцээтэй төвшөндөл тестостероныг ер нь бол дааврууд үлдэрдэг. Тэр тийм чин цаана ингээд маш нэрийн зохицуулга явуулж байдаг. Өөрөлд тархинаас одоо нэг өмчин тархинаас даавар төмсгрүү ингээд тушаал өгнө. Тэгээд тэр тушаалын дагуу төмсөг үлдэрлэнэ. Түүнш дур мэдэн ерөөсөө үлдэрлэдэг юм. Тэгэхээр эндээс ирж байгаа тушаал өгөхөө болохоор үлдэрлэх явждаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр тархин маань өөр ингээд тооцоолон боддог байхгүй. Цуснд тестостероны төвшин, эстрогены төвшнийг бодож иж за одоо тийм их хэмжээний тестостерон хэрэгцээтэй байна гэд төмсгөр тушаал өгдөг. Тэгээ өөр ингээд тохируулаад идэг гэсэн үг. Тэр хэтэрхий их тестостерон үлдэрлэн гэсэн ойлголт нэгдүгээр болцоогүй. Тэгээд тестостерон хэтэрхий их байх асуудал маань зөвхөн нөгөө тамирч дээр гардаг гэсэн. Замбраагүй тариад идэх гаднаас нь тэр маань физиологийн төвшнөөс ингээд давуусан хэмжээгээр тарьчдаг. Тэр маань буцаагаад сөрөг нөлөө гардаг. За сөрөг нөлөө гарвал яг ямар нөлөө гарах вэ? Одоо жишээлбэл сүүлийн үед чи фитнесээр аягүй хүмүүс хичээлдэг болсон тийм. Тамирчид аягүй их тарьж гин тэрнээс болоод ийм одоо сөрөг үр дүнгууд гарч ийн гэж яриад байгаа. Тестостероны эмчилгээний асуудал маань ингээд хоёр янз байгаа тийм. Нэг нь болохоор ч нөгөө эмчнэр маань
хүмүүсийг эмчлэх зорилгоор ашиглаж байгаа тестостерон. Нөгөөх нь манай тамирчдын хэрэглээд байгаа нөгөө стероидууд. Тэ нөгөө допинг гэж ашиглаад байгаа. Тэр чинь хоёр өөр салбар байхгүй юу? Тэнгуут л нөгөө энэ тамирчдын хэрэглэж байгаа салбар дээр болохоор ч юм бол эмчнэр нь хүртэл тусдаа. Одоо жишээл эрэгтэйчүүдийг эрүүлүүлэхийн тулд ашиглаж байгаа дээр болохоор ч юм бол эрэгтэйчдийн эмч дотоод шүрлийн эмчнэр тестостерон даврыг яаж ашиглахыг ашигладаг. Гэтэл нөгөө тамирчид дээр болохоор ч юм бол спортын хангах ухааны эмч байдаг. Спортын хангах ухааны эмч маань нөгөө дотоод шүүрлэр дагнж явж иж тэрнийг ашиглах чадвартай эмч болдог. Тэгээ хоёр өөр хүчтэй. Тэгэд эмчилгээний тактикууд нь шал өөр. Тэр нөгөө спортын эмчнэр маань болохоор ч юм бол хүн эрүүлүүлэх зорилгоор ашиглахгүй байх юм шүү дээ. Тэр тамирчны амжилтын төлөө ингээд ашиглаад идэг. Мэргэжлийн спорт руу оронгууд л ерөөсөл байнгын бэртэл гэмтэл аваад ерөөхдөө бол эрүүл байсан хүн чинь дахирц дуулгаад аждаг. Тэгэхээр энэ спорт гэдэг бол ерөөдөө яг хүн болгонд зориулсан зүйл биш. Нийтийн биеийн тамир болон спорт гэдэг чинь бол хоёр өөр ойлголт байхгүй. Нэг заалан дотор яг адилхан дасгалт хийлгсэн хэрнээ ачаалаас хамаарат энэ маань шал өөр болгочих болно. Тэрний чинь цаана нөгөө мэдлэгтэй дасгалжуулагч хэрэгтэй. Тэгэхээр нь ерөөхдөө бол тэр нөгөө спорт төр хэрэгжилж байгаа тарианууд маань маш өндөр доозтой, тунтай тарианд ороод ирчдэг. Гаж нөлөө эднүсийг бол ерөөхдөө бол нэг тоохгүй хийждэг байхгүй юу? Үр дүнд нь бол гоё булчинтай болно. Гэхдээ хор уршин зарим тохиолдолд илгэний хор тавдар үүсгэж болдог. Бас нэг асуудал нь нөгөө сэтгцэд нөлөөлөх гэдэг. Яг тэгвэл тестостерон чинь угаасаа тархинд нөлөөлөг даавар. Одоо эрэгтэй эмэгтэй хүн хоёрын сэтгэлгээ шал өөр. Тэгэхээр чинь биднээс энэ тархийг өдөртөд байгаа байхгүй юу? Зан характерыг хүртэл өөр болгодог. Тэгээ биднээс ерөөдөө яагаад ингэж Монголд залуучуудтай ингэж тестостероны талаар тайлбарлаж өгөх гээд идэм бэ гэхэрвэл эн чинь нөгөө айгүй эрэг талаас нь эхлэх ярьж тэ. Айгүй шидэмгий болгож өгдөг. Амбицтай. Амжилтын төлөө явдаг. Компани CEO гэж захирлууд байна шүү дээ. Эмэгтэй CEO үндэг шинжилгээ үзсэн чинь эмэгтэйчүүдийн дундаж төвчнөөс давсан тестостеронтой эмэгтэйчүүд ерөөсө захирал болчтой юм байна гэдэг. Ерөөсө ингэ амжилтанд хүрэх сонирхолтой амбицтай хүмүүс. Тэр чинь эмэгтэй хүнийг тэгж чадж байгаа юм чинь эрэгтэй хүний тестостерон адилхан эрэгтэй хүнийг амар амбицтай болгоод ингээд амжилтын төлөө явуулаад идэг. Тэгвэл одоо биднес нөгөө энэ Монголд байгаа залуучуудын тестостероныг хэсэгчих юм бол Монгол улсаа хөгжүүлэх гэсэн амбицтай залуучууд аюух болоод ирэх юм бол энэ улсыг хөгжүүлэх аюу амархан болчихж байгаа. Дээрс нь одоо Нобелийн шагнал аваад байгаа эрдэмтэд ерөөсөл дандаа л ирчүүд л явааддаг. Тэр нөгөө ирчүүдийн тархийг тэгж үүдэр. Тэгэхээр тэрний цаана бол тестостерон өндөр байна л гэсэн үг тийм ээ. Одоо өндөр гэж ярих уу? Ер нь яг юм дээр эстроген. Өөрөөр хэлбэл тэр нөгөө тестостерон давч нь өөрөө дангаар ажиллаж чадна. Тэнгүүтлээ өөрөө хувирчдаг байхгүй. Дигидротестостерон болон эстроген гэсэн хоёр даавар болж хувирдаг. Тэгээ гуруула гэж зэр ажилладаг байхгүй. Тэгэхээр бүр хүчтэй ажиллана гэсэн үг. Тэнгүүтлээ эстроген хүчээр тестостероноос илүү хүчтэй даавар. Тэгээ одоо хүртэл бид нар чинь эмэгтэй хүнд эстроген даавар илүү өндөр байдаг. Эрэгтэй хүнд бол тийм байдаг гэж баг мэдэхгүй шахуу яваад байсан. Яг нь ер нь бол дааврын тэнцвэр бол бүгдээрээ л байгаа. Гэхдээ бол маш бага хэмжээгээр бол оролцдог гэж ойлгоод байсан. Тэгвэл одоо бас тийм биш болж таа. Ер нь бол тийм биш. Тэгэхээр биднээс одоо эрэгтэй хүмүүсийн тестостероныг эсэглээ гэхэд цаагаараа тэр хүний тархинд эстроген нэмэгдэж байна. Тэнгүүт маш ухаантай болгочтой байхгүй юу? Тэгэхээр ерхэд бол одоо Монголд ч бол тэгэл 2 сая ухаантай ирчүүд гараад ирэх юм бол Израилийг цааш нь хайна үстэй тий. Тэгэхээр ерхэд бол маань ерхэд ухаантай ирчүүд бий болохын тулд биднээс ирчүүдийн тестостероныг дэгсэх хэрэгтэй болдог. Шууд тархины үйл ажиллагаатай холбоотой байдаг. За дээрээс нь тестостерон маань өөрөөс зүрх судасны үйл ажиллагаа хариуцдаг гэдэг боловч цаанаа дахиад эстроген баггүй юу? Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний эстроген өндөр байх юм бол зүрх судасны өвчнөр хүрэхгүй. Тэнгүүд л одоо нэг эрэгтэйчүүдээр ч юм уу нэг гол асуудал маань нөгөө хөвчрөлийн асуудал байна шүү дээ. Миний бэлгэртэн сайн хөвчрөхгүй, муу хөвчрөөд байна гэдэг ч юм бол тухайн шордооны цусан хангамж сайн байна уу муу нь хамаарч байгаа. Цусан хангамж нь сайн байгаа эрчүүдийн бэлгэртэн мод шиг босоод идэг. Тэгэхээр зүрх судасны тогтолцоо сайн байна гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө явж тэр асуудлыг нөгөө тестостероноос хувирсан эстроген хариуцдаг байна. Тэгэхээр өөрөөр эстроген үүсдэг эрчүүд маань чалах сайтай байдаг гэсэн үг.
Тэр манан дээр бас нэг ажиглагддаг зүйл байна. Тестостерон адилхан ингээд ирчүүд ороод ирдэг. Тэнгүүт л нэгнийх нь чалхан сайн, нэгнийх нь чалхан муу гаддаг. Төвшин адилхан ирнэ. Тэгэхээр нөгөө тестостерон дагавар маань ароматаас ферментийн нөлөөгөөр эстроген болж хувирах чадвар нь нөгөө залууд нь илүү учраас чалах сайтай байдаг. Тэгэхээр тестостерон дээр нэг сонирхолтой асуудал гарч ирдэг. Тестостерон дагавар маань бага бахаараа эрэгтэй хүн аюу бүдүүлэг таахаа балмууд зан гаргадаг. Хит өндөр бахаараа муу адил аюу зэрлэг болмод болоод идэг. Сонирхолтой юм. Яг доктортой алтан дундчаа барьж байгаа хүмүүс бол яг нөгөө манай монголчууд ярьдаг шнэ гүндүүгүү гэдэг. Тэгээд одоо зовлонч тохиолдсон, юуж тохиолдсон ингээл аюу гүндүүгүү доктортой ингээд савлгаагүй сэтгэл санаа нь ерөөдөө аюу тийм нөгөө уул шиг болцдог хөөх. Тэр одоо ингээд багасхаараа яагаад бас зэрлэг тогшин тэрийг нөхөхийн тулд тийм авир гарч ийн үү? Эсвэл бас бүр цаанаасаа удирдагдаж гин үү? Даавартай удирдаг. Кинон дэр ингээд нэг эсрэг дүргийн эрэгтэй хүн гарахаараа тийм нэг юм хогийн нэг иймэрхүү нөхдөд яваад байна шүү дээ. Тэгээ харах царайнаа ингээд нэг тийм тестостерон байхгүй, тэнгуүтлээ нэг хүн хутгалсан, шөвгөгцсөн, нэг тийм сонирн гаргацсан те. Ингээд нэг хормон санаалсан ч юм уу те. Тиймэрхүү зан чанарыг хүн бас гаргаж ирдэг болохгүй. Тестостерон байхгүй бол. Тэгээ бас л нөгөө кинонд гардаг шиг нөгөө эсрэг талын нэг муу дүр гэхээр амар том булчинтай амар зэрлэг нөхөр гардаг шүү дээ. Хит өндөр тестостерон шин чанарыг бас тэгж гаргаад байдаг. Яг алтан дунд ч юм болохоор ч юм бол нөгөө мэрэгдсэн өвгөндүүд шиг л те. Тиймэрхүү хүмүүс нээждэг. Тэгээд нөгөө баатрууд нь голдоо ингээл уралдаа зогсчихсан тулаанд орох гэж юусоо ингээл ямар ч нүрний хөрлгүүр ингээл ээждэг шүү дээ те. Хамгийн дөрөв нэг дайрал орж хамгийн баатарлгууд нь ирэхэд нэг 3-4 харах юм бол нэг нь тариад хэтэрх өндөр болгоцсон нөгөөх нь яг хэвийн хэмжээнд байгаа нөгөөд нь багассан юм киноны 3-4-тэл аюу адилхан баггүй юу хүмүүс ойлгомжтойгоор ярих юм бол тэгэхээр биднээсийн хувьд бол яг тэр нэг алтан дундчил хамгийн ашигтай гадаадын сургуулиудыг харахаар ингээ нөгөө 10 жилийн сургууль нь амар том бие нэмрийн заалтай ерөөсөө бие нэмэр дээр аюу чухал анхаарал хандуулдаг спорт болон оюуны хөдөлмөр ингээ хооронд нь уялдаатай юм нэр нь хараад идэг. Тэгэхээр ерөнхийдөө спортоор хичээлдэг залуучууд юм бол тархины үйлчлэг тодорхой хэмжээгээр илүү сайн байдаг юм аа. Өөр л нөгөө залуу маань спортоор хичээлэхгүй байх юм бол тестостерон үйлдвэрлэхгүй. Яагаад гэвэл бие махбод тестостерон үйлдвэрлэх шаардлага байхгүй болчих жоохоо. Тестостерон ч өөрөө ямар нэгэн асуудлыг стрессийг даван туулахын тулд үйлдвэрлэдэг давар юм. Юу ч хийхгүй ингээл идэл ундаал эвтэлэх юм бол тухайн хүнд ч бол тестостероны хэрэг байхгүй байгалаасаа. Тэгэхээр тестостероныг нь их хэрэг үйлдвэрлэж өгөхгүй гэсэн үг. Тэнгуут л хэрүү биднес өдөр болгон ингээд бэлтгэл хийгээд л байж үзэн. Тэгэхэл юм бол бас л тестостерон унна. Яагаад гэвэл тэр спорт маань тестостероныг шатааж гад хийж байгаа ажил. Тэр тестостерон байхгүйсэн бол тэр хүн одоо төмөр өргөж чадахгүй. Гэтэл ерөнхийдөө бол төмөр өргөснөө ачаар тэр хүн булчинтай болж байгаа. Гэхдээ тэр чинь нөгөө тестостерон гэдэг ч юм уу нөгөө эрэгтэй бензиний шатаажиж амжилт нь хүрч. Ер нь сүүлийн үед нөгөө нойрны асуудал аягүй их яригдчихэж байгаа тийм амьдралын хөвшил аягүй буруу болсон. Ялангуяа залуучуудын хувьд бол шүн унтахай болоод тийм өдөр өглөө унтдаг ч юм уу иймэрхүү асуудлууд. Тэр нөгөө энэ дааварч өөрөө яг тэрнтэй бас их холбоотой гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ нойр сайн байх юм бол сайн одоо тестостерон үйлдвэрлэнэ. Зөв тийм байгалийн жамаар бүх юм явждаг. Биднес л орчин бол бүх юмыг өөртөө зохиосон цаг календараар бүх юм ингэж шийдэх гэдэг. Гэтэл тэр чинь бол нөгөө байгалийн хууль гэж байна. Тэгэхээр одоо биднээсийн дотор бол нөгөө циркадиан ритм гэдэг биологийн цаг ажиллаж байгаа. Тэр цагийн дагуу тестостерон үйлдвэрлэнэ. Тэгэж биднээсийн энэ цаг ер нь хамааралгүйгээр. Тэгэхээр тэр маань яадаг юм гэхээр бол харахгүй болонгууд шууд тестостерон үйлдвэрлэнэ гэсэн командтай явж байгаа. Тэгэхээр ер нь харахгүй болонгууд биднээс унтангууд тестостерон шууд үйлдвэрлэнэ. Тэгэхээр хүн бол ерөөд бол нойронд бол хамгийн харан байх хэрэгтэй. Тэгэд энэ нойрон дээр бас нэг онцлог байдаг. Шүн дундаас өмнөх нойрны цагууд тестостерон их үйлдвэрлэдэг. Шүн дундаас хойших нойр маань тестостерон сул үйлдвэрлэдэг. Тэгээд ерөөд бол тестостерон таавар үйлдвэрлэх гол түүхийд нь бол холестерин. Тэгэхээр ерөөд биднээсийн бие нь холестерин ерөөсөө муу зүйл биш.
Одоо манайхан болохоор ч бол холестерин бол нэг биднээс эрүүл мэндийн гол дайсан гэж хүмүүсийн тархи толгоонд суулгаад байгаа. Ер нь огт биш. Дэлхийн нийтээр нэг хэсэг тэгж ярьсан шүү дээ тий. Тэгээ одоо дэлхийн Өөх нийтээр тосыг хорих хэрэгтэй. Муу өөх тос ерөөсөө идэж болохгүй гэл тий. Одоо ч гэсэн зарим нь ерөөсөө тэр тайлагдахгүй л яваалаа. Одоо ерөөхдөө яхахтай яг ч тайлагдахгүй байгаадаа биш. Асуудлын гол нь угаасаа тайлагдсан. Гэхдээ энэ чинь цаана хамгийн гол нь айгүй ядаргаатай энэ бизнес гэсэн юм яваад байдгийг. Бизнесээ одоо жишээлх юм бол алдахгүй тулд гэдэг шиг тий. Одоо жишээлх юм бол сахар хүний биед муу юм байна. Сахартай ундаа хийх юм бол ер нь илний хорт хавдар болд юм байна гэдэг дэлхийд дээр нотолцсон. Гэхдээ одоо сахартай ундаа үлдэрлэл байгаа шүү дээ. Ягдвал бизнес явж байна. Хэрвээ биднес ерөөсөн сахартай ундаг пак гэж байхгүй болчихвол юм бол ер нь илний одоо энэ өвчлөлт ерөөсөө тэр чигээрэл ер нь хамаагүй гай болоо шийдэгдэж байна. Тэгэхээр ирэхэд бол тэрнийг мэдгүй байгаа юм шиг мэдчихэж байгаа юм л та. Тэгэхээр ирэхэд бол одоо энэ холестерин бол хүний биед ашигтай юм байна гэдэг бүх эмчнэр одоо мэддэг болчихсон. Судалгаанууд бүгд гараад ирсэн. За тэгээд ирэхэд бол одоо энэ холестериноос ингээд бүх бэлгийн даврууд үүсдэг юм байна. За тэнгуүл бэлгийн давар тэр үүсэх процессд нь дунд нэг юм фермент гэдэг зүйл ингээ хувиргаад байгаа байхгүй юу? Одоо жишээл нэг барилгын шавар байлангууд тэрүүгээр ингээл янз бүрийн өөр юм хийгээд байгаатай адилхан холестериноос ингээ олон төрлийн давар үүлрэж болно. Тэр хувиргаад байгаа зүйл маань нэг юм хром P450 гэдэг фермент гэдэг. Тэр фермент маань өөрөө төмрийн агуулмжтай фермент. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн дээр төмөр дутагдaltaй байх юм бол нөгөө тестостерон үлдэх процесс ингээ доголдоод идэв. Тэгэхээр биднес одоо эмнэлэг дээр бол ерөөсөө толгой дараалал ингээд төмөр шалгаад идэг байхгүй. За энэ төмрөөс болоод ерөөд бол энэ хүн дээр тестостерон үлдэх процесс нь доголдсон байна үгүй. Нөгөө хүн чинь унтаад идэг тестостерон үлдэрлэхгүй гэж болно. Тэнгүүт энэ төмөр дутагдлаас болоод энэ үлдэрлэл нь явахгүй гэж магадгүй. Толгой дараалал нь төмөр шалгаж идэг. Монголчуудыг гэхдээ төмрийн одоо төмөр ихтэй гэж үзээд байдаг. Тэр ямар ч юм. Нөгөө мах иддэг учраас төмрийн одоо илүүдэлтэй ч гэдэг юм уу тийм учраас юм одоо тэ цусаа өөх хэрэгтэй гэдэргээл яриад иддэг шүү дээ одоо сүүлийн үед чинь. За одоо тэгэхээр одоо төмрийг ерөөхдөө тайлбарж өгье те. За нэгдүгээр биднээс бэрүү хорд төмөр орж идэг гол их үсэр маань ерөөхдөө мах явж байгаа. Тэр нэг ургамлын төмөр чинь өөр төмөр гэхгүй юу? Махан дотор төмөр бол геймийн төмөр гэдэг өөр төмөр. Тэгээд ерөөд бол урамлын төмөр маань би хүний бие рүү орохдоо аюу муу. За тэгвэл биднес ингэ махыг идлээ. За мах маань ерөөд бол хамгийн гол нь хотод дотор хүчилт задрах хэвээр. Задрахсны дараа 12 нуулаа гэсэн дээр очиод шимэгдэх хэвээр. За тэнгуүл 12 нуулаа гэж шимэгдсэн байх юм бол төмөр автгүй. Тэгвэл 12 нуулаа гэсэн эрүүл монгол хүн байна уу гэсэн асуулт гарч ирэх гэдэг байна. 12 нуулаа гэдсийг юу өрсүүлдэг юм гэхээр бол нөгөө элдэн үнзийн сахарын төрлөөрнүүд аюу өрсүүлдэг. За дээрэс нь одоо энэ гурил, будаа, төмс эднес чинь ерөөд бол хоол босруулах замын өрсөл үүсгэдэг. Тэгээ биднес ерөөд ирчүүдээр ингээд битгий гурилын дэшийг л гуугаад идэх хөө. Гурилтай хоол лавшаа хийцээр бол таргалцсан чихэр хижинтэй болсон хүмүүс л орж ирээд идэг. Тэр хүмүүс л орчин бол гурилыг аюулгүй хоол гэж үздэг. За тэгэхээр ч юм бол одоо цөөн үздэг монголчууд байна уу? Ирчүүд маань бүгд цөөн идэнэ. Тэр хүмүүсийн хотод гиз ямар ундаа ууж залуучууд 12 нуулаа гэсэн үрсцэн. Тэгчээ тэр хүмүүс яаж төмөр хангалттай авах вэ? Шинжилгээнд дээр бид үсгээ үзэхээр нэг төмөр нь олигтой байгаа ирчүүд айгүй ховор байдаг. Тэр төмөр илүүдсэн байгаа гэдэг цуу яриа юунаас үүдэлтэй вэ гэхээр төмрийн нөөцийг илтгэдэг ферритин гэдэг шинжилгээ байдгийг. Ферритин унчих юм бол төмөр дутагдaltaй гэсэн үг. Ихсчих юм бол төмөр илүүдж гэнэ гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй. Ихсчихээр тэр маань өөрөө үрслийг заагаад байдаг. Одоо шил хорт хавдартай хүмүүс дээр ферритин аюу өндөр гардаг. Тэгэхээр ерөөд бол тэр ферритин гэдэг зүйл маань өөрөө үрслийн хурц процессын үеийн маркер гэхгүй. Тэгэхээр хавдар гэдэг чинь өөрөө үрслийн. Тэгэхээр хавдартай хүмүүс ходод гизэн үрссэн хүмүүс ферритин ихсдэг. Тэрнийг мэдгүй хүмүүс маань ферритинийг харчвал энэ чинь төмөр нь илүүдсэн байд буруу ойлгоод байгаа. Тэгэхээр одоо Монголд бол бас сүүлийн үед нэлээд цагаан холтон, веган холтонгууд нэлээд их болж байна. Тэгээ энэ хүмүүсийн хувьд төмрөө бас яаж нөхөх үү ч гэдэг юм уу те. Яг мэдлэг мэдээлэл хэрэг байд юм бол.
Тэгэхээр ийм байна л да. Нэгдүгээрт тухайн хүн манд ямар хоолтой байна вэ? Тухайн хүний өөрөө л асуудал байгаа. Биднээсийн тавьдаг шаардлага бол хүмүүс өөрсдөө шинэлгээгээ өгөөд биеийн байдлаа дандаа шалгаж ял гэсэн шаардлагатай байдаг. За жишээлх юм бол одоо ингээл зарим хүмүүс зөвхөн одоо ингээд веган тийм мах иддэг хүмүүс байлаа. Тэнгүүл нөгөө махнаас авдаг одоо төмөр B12 амин хүчлийн дутагдал тухайн хүмүүст орно. Тэнгүүл тэр шинэлгээг өгөөл тэднээсээ веган хүмүүс маань нөхөл уучгад л болоо байхгүй. B12 гэдэг тийм бол одоо зөвхөн маханд л байдаг. Уран дотор байхгүй. Тэгэхээр гаднаас авах нь шүү дээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр нөгөө махнаас авч чадаагүй B12 витамин нөхөл уучгад л болоо. Тэгээд шинэлгээгээр хараал энэ нөгөө B12 унаад их юм бол B12 нөхөж угаал яваад байна. Төмрийн хувьд дэр муу адил. Өөрөлд нь сайн ярьсан дээр ферритин шинэлгээ өгвөл ферритин багтчих юм бол тэрнийг тарин уу туслаар энэ төмрөө өсгөл яваал боллоо. Нөгөө амин хүчил ерхэд бол нэг чинь амин хүчил бүгдээр урган дотор байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэмэлт амин хүчил угаал болоо байхгүй юу. Тэгээд тэр хүн дуртай хоол идэж болно. Хажуугаар витамины бэлтгэлээр дутагдсан гэрц витамин нөхөл болоо. Өөрөөр тестостерон үйлдвэрлэхийн тулд тухайн хүн дээр холестерин байх хэрэгтэй гэдэг. Холестерин багтаа хоол идэх юм бол тэр хүний бэлгийн дагаврууд нь бүгд ундаг. Тэгэл одоо жишээл холестерин бага хоол иддэг эмэгтэйчүүдийн сараа нэмдэг ирэх болждаг. Яг л тэр чинь нөгөө хүн чинь юунаас прогестерон, эстроген үйлдвэрлэх үү? Холестерин багтаа юм чинь. Тэгэл жирэмслэг болждаг. За сүүлийн үед нөгөө эрт цэвэршилт явагдаж байна гэдэг маань бас яг энэтэй холбоотой. Ямар ч давар болсон чинь. Тэгэхээр бид нар яг хоолоо яаж зохицуулах илүү одоо түлхүү бид нар хоолндоо орцондоо тий тестостерон илүү их ялгаруулахын тулд ямар хоол идэх вэ? Тэгэхээр нөхөд энгийн хүмүүс зориулсан зөвлөгөөнүүд ярих нь шүү дээ. Нэгдүгürt натурал өөх тоснуудыг бол хориглохгүй. За жишээлбэл ургамлын гаралтай өөх тоснууд байж болно шүү дээ. Авокадо байж болно тийм ээ. Авокадо ч аюулгүй их усроо явж байгаа. Зүгээр наацхан одоо ингээл биднес бас махнасаа бас өөх тос авч болно. За дээрэс нь ингээл оливын тос мос гэл зөндөө юмуд байгаа тийм эсвэл бид шар тосоож хэрэглэж болно. Тодорхой хэмжээнд зөв ашиглах юм бол биднээс ашигтай. Тэгэхээр биднээсийн одоо ингээд идж байгаа мах захын дотор бол омега 6 байдаг. Тэгэхээр биднээс тэр нэг хангалттай авдаг. Омега 3 байхгүй. Яг бол омега 3 далайн бүтээгдэхүүнээс авдаг. Тэр энэ баланс алдагдчихдаг байхгүй юу? Тэр хүний бие аливаа ямар нэг юм баланс алдагдахаар өвчин үсэд идэг. Тэгэхээр омега 3 болон 6 маань нэгийг харьцан 4-ийн баланстай уул сайн гэж авдаг. Тэгтэл ерхэд бол нэг омега 3 уудгүй хүмүүс төр ч юм бол энэ баланс амар зөрүүтэй. Омега 6 маань өөрөө үргэлжлэл үүсгэх чадвартай байхгүй юу? Үргэлжлэл эхлүүлээд идэг. Омега 3 үргэлжлэл зогсоох чадвартай. Тэгэхээр энэ хоёр баланстай гэж үргэлжлэл маань эхлэн зогсно гэдэг. 6 давмгалч юм бол үргэлжлэл зогсохгүй чаддгүй байхгүй. Үний үргэлжлэл яваал гэсэн үг. Насан туршдаа ингээ архаг үргэлжлэлтэй яваад байдаг. Тийм учраас биднес ингээ омега 3-ыг өгчдөг. Тэгээ омега 3 маань ерөөхдөө бол нөгөө эрэгтэй хүн чинь тестостерон үйлдвэрлэх гол түүх хийдэн болоод. За тэгэхээр нөгөө эрэгтэй хүн маань ингээ тестостерон ингээ үйлдвэрлэжлээ. Тэнгүүд л ерөөхдөө бол тэр нөгөө төрүүч яриадсан шүү дээ. Тестостероныг нэг рецептор хүлээж авч иж за энэ нисэн дээр тестостерон ирлээ гэд команд өгөөд тэр командын дагуу ис ажиллах ёстой. Тэр хүний бие чинь дандаа л ерөөхдөө дандаа програмууд гэдэг байхгүй юу? Нөгөө матрикс гэх юм байдаг шүү дээ. Тэр шиг бүх юм ерөөс дандаа програм ажиллаж идэг. Тэгэхээр ерөөхдөө бол тестостерон ирлээ рецептор хүлээж авлаа програм ажиллах хэрэгтэй гэдэг. Гэтэл тэр рецепторыг байхгүй болчихвол яах вэ? Тестостерон ирээд ерөөсөн ямар ч мэрэгүү байна шүү дээ, тийм. Тэгвэл ерөөхдөө тэр рецепторуудыг хэн хариуцдаг юм бэ гэхээр D витамин хариуцдаг. Тэр D витамин унах юм бол тэр рецепторууд ажиллах авчих гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс маань тестостерон өссөн ч гэсэн тестостерон ажиллахгүй. Тэгэхээр ерөөхдөө энэ даавруудын ажиллагаа ерөөсөл дандаа тэр рецептортэй л холбоотой байдаг. Энэ тестостероныг бол тэр тийм одоо ч бол 600 орчим ингээд ген мэн удирдах чадвартай юм мундаг нөхрөө гэл. Тэнгүүт D витаминыг болоод ирэхээр бол бүр 2000 3000 гээд явчихдаг хгүй юу. Тэгэл ерөөдөө бол одоо тестостероныг болохоор ч юм уу ингээд цэргийн албан тушаалаар бол хурандаа цолтой юм аа гэдэг. Яг мундаг нөхөр. Тэрний дээдлийн дарга маань генерал, тэр генерал бол D витамин. Дээл байхгүй бол тэр тестостерон байгаад ерөөсөө юу ч хийдэг. Тэгэхэд улирлын хувьд болохоор ч юм бол ингээд нэг тестостерон ихсдэг буурдаг улирлаа байдаг.
Тэгэхээр энэ өвөл болон хаврын цагт тестостерон унаад 100 намартай ингээд тестостерон ихсээд идэг. Бүр хамаагүй илүү сайн ажиллаад ихсээд идэг. Тэгээ тэрнтэй дагаад нөгөө эрчүүдийн маань одоо нөгөө хүүхдийн шадар модор ингээд бүх юм ингээд байгалийн жамаар өдөрдөж идэг. Тэгэхээр ерөнхийдөө явж энэ бүхний цаана нууц ноёнтон D витамин болж тараад идэг. Эмэгтэйчүүдийн тестостерон тэгээ ямар хэмжээнд ер нь одоо их хэмжээнд байхад бас муу зүйл байх уу? Нөгөө эмэгтэй хүн эмэгтэйлэг чанараа алдаад идэг маань тестостерон өндөртэй байгаа шинж үү? Ингээ нэгдүгээр тэр маань нөгөө юуг бас ингээд хүмүүс андуураад идэв. Тэр хүний өөрийнх нь үйлдвэрлэж байгаа тестостерон нөөсг бол гаднаас төрсэн тестостерон өгдөг. Эмэгтэй тамирчид маань тестостерон хэрэглэдэг. Тэрнээс болоод одоо хөх мөхөн ширгээд хилүүн мэлүүн томорж момрох асуудал байдаг. Тэгээд сүултээ бүр хүүсээ солиулдаг. Би ерөөс эрэгтэй болмоор байна гэд цахал махал ургуулдаг. Дэлхий дээр тиймэрхүү тамирчид байдаг байхгүй юу? Эхлээл эмэгтэй тамирчин байсан. Амжилтын төлөө тестостерон харгалж исэн. Сүултээ хүүсээ солиулаад эрэгтэй тамирчин болчихсон юм шиг. Тийм учраас ерөөхдөө бол тэр спортын тэр тариа бол ерөөхдөө шал өөр асуудал. Өөрөө ерөөхдөө бол тестостерон хэрэг үйлдвэрлэж байна гэсэн асуудал яригдах юм шүү дээ. Тэгэд өөрөө тестостерон үйлдвэрлэж явах юм бол мэдээж сайн. Нэг л амжилттай байна. Одоо наа зах нь тий. Одоо тестостерон унахаар түрүүнсэн шүү дээ. Булчин сулгардаг гэдэг. Тэнгүүт л эмэгтэйчүүд чинь булчин сулгартай аюу дургуй шүү дээ. Нүүрний булчин ингээд гравитац буюу таталцлаар ингээд бутоос буюу уналт ингээд үүсдэг. Тэнгүүт тэрнийг авчиад утсаар хашдаг таашдаг үстэй. Хамаг ингээд унжаад хөх мөх унжаа авчдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр булчингууд чинь дээшээ таталтдах үүргийг бол ерөөс тестостерон харуулцдаг. Тэгэхээр эмэгтэй хүн ч гэсэн тестостерон хэрэгцээтэй. Арц өөрөлийн булчин өтрийн мэтрийг л ингээд янз янзын юм яригдах нь шүү дээ, тий? Сулрах. Тий. Тэгэл хөшрөлийн процесс хурдсан, өшөө нөгөө цэвэршилт маань ирцсэн гэл ингээд явах нь. Тэгэхээр нөгөө л хоолны асуудал бас нойр, тэгэл нөгөө амьдралын зөв хөвшлийн асуудал бас яригдах нь тий? Яг түрүүний нөгөө ярьжсэн. Тий. Одоо ерөнхийдөө нэг эмэгтэйчүүд дээр ч юм бол одоо нөгөө цэвэршилтийн эмчилгээ гэж юм байдаг шүү дээ, тий? Бэлтгэлүүд нь эстрогон, прогестерон агуулсан бэлтгэл явж байгаа шүү дээ. Гэтэл одоо сүүлийнх нь эстрогон, прогестерон дээрс нь нэмэх нь тестостерон агуулсан бэлтгэлүүдийг эмэгтэйчүүд өгдөг болсон. Англи манглих одоо тийм болсон явж байгаа. Энэ тестостероныг ерөөхдөө бол хайх нь ерөөсө буруу юм байна. Эмэгтэйчүүдээрээ биднээс тестостерон өгөх хэрэгцээтэй юм байна гэдэг. Тэгээд ерөөхдөө бол тэрний ачаар нөгөө эмэгтэйчүүд амьдралын чанарыг сайжруулах явагддаг. Тэгэхээр энэ тестостерон бүрх асуудал бол зөвхөн эрчүүдийн асуудал биш байх нь шүү дээ. Ер нь хүмүүсийн асуудал байхгүй юу? Тестостерон за эмэгтэйчүүдэд хийхэд ийм давуу талтай гэдээ сайн эмч ярьлаа. Тэгэнгүүт одоо эмэгтэйчүүд маань сонирхож байгаа. Ямар эмчтэр очиод ямар эмчийн заавраар бид нар ингээ хийх юм бэ гэдэг ингээ мэдээж хэрэг. Би тестостерон хэр хэмжээнд байх уу? Тэрийг яаж хянуулах уу гэдэг ингээ мэдээж асуухлаа. Тэр Монголд яг тэрэн дээр мэрэгсэн юм эмчнэр хэр одоо байдаг юм бол. Жишээлбэл танаас ингээ зөвлөгөө авъя гэвэл яах вэ? Биднээс ерөөхдөө бол ингэдэж штэ. За би эхнэрээ одоо яах вэ? Над дээр үүсэл гарлаа би эхнэрээ яах вэ гэвэл биднээс өгөөл шууд эмэгтэйчүүд эмчт хандаа. Би тэр эмчилгээнд ерөөсөө хогт орохгүй гэж хэлдэг юм. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлыг хийх ёстой. Тэгэхээр ерөөхдөө би эрэгтэйчдийн эмч учраас өөрөө эрэгтэйчдийн асуудлыг хариуцна. Би эмэгтэйчдийн асуудлыг хариуцахгүй. Яг тэгвэл хүн эмчтнэ гэдэг чинь бол тухайн нэг чинь ингээд дааж авч байгаа байхгүй юу? Өчнөө сар жилээр шаардлагатай бол тэр хүнтэй ингээд тулж ажиллана. Айгу хариуцлагатай ажиллаж явж байгаа. Хамгийн сүүлийн асуулт хүн өөрийнхөө тестостерон бага байгааг яг яаж мэдэх вэ? Хамгийн одоо нийт төрөм. Биднээс ярьдаг гол зүйл маань нэгдүгээр эмчнэрээ хөчлөгдөг. Тэгэхээр энэ тестостерон даавар унтсан гэдгийг илтгэдэг хоёр асуудал байдаг юм. Нэгдүгээр эн чинь тестостерон дутагдлыг болохоор ч юм бол гипоgonadism гэсэн онш тавьдаг. Тэр онш тавихын тулд нэгдүгээр лабораторийн шинжилгээнд дээр тестостерон унтсан, хоёрдугаар клиник эмнэлэг зүйн шинж тэмдэг илэрсэн байх хэрэгтэй. Өөрөөр одоо хэвлийн таргалт одоо 90 см-ээс дээш болцсон тийм ээ. За дээрээс нь тухайн хүн дээр нэг EMS асуумж гэж үүддэг юм. EMS асуумж дээр айгу өндөр оноо аваад ерөөхдөө болохоо байдсан тийм бэлгийн сулрал мулрал үүсч байгаа гэд өөрөлд тэр хүнийг заншгүй эмчлэх шаардлагатай гэсэн юм гараад ирэх юм бол тэр хүн дээр л тестостерон даавар нөхөх эмчилгээ бол хийн. Тэр шаардлага критерид нийцэхгүй байх юм бол тестостерон даавар эмчилгээ хийх ёсгүй. Ердөө л иймэрхүү. За тэнгуүтлээ тестостерон даавар эмчилгээ хийх асуудал дээр бол нэгдүгээрт
Одоо тухайн хүмүүс ингээд бэлгийн сулралын асуудал байж болно. Их нэртэйгээ ямар ч унтах хүсэлгүй, хөвчрөл муудсан, тестостерон давар нь амар бага болсон байх юм бол тестостерон давар нөхөх заалт гарч ирж байгаа гэсэн үг. Дараагийн асуудал нь тестостерон даврыг ямар үед бас хэрэглэдэг юм бэ гэвэл булчин байхгүй л төрөлхлөөр. Одоо ахмад настай хүмүүсийн булчингууд ингээд нарийсаад ирдэг. Тэр үед ер нь зайшгүй хэрэглэх хэрэгтэй байдаг. За дараагийн заалт нь гэх юм бол тестостерон давраар ясны сэргэжлийг эмчлэх хэрэгтэй байдаг. Тэр ясны сэргэжлтэй хүмүүс дээр тестостерон давар нөхөх эмчилгээ хийж болно гэсэн заалттай. Зараалт дараагийн нэг нь болохоор ч бол цус багалтыг тестостерон давраар эмчилдэг. Цус багалтыг эмчлэх зорилгоор бас ашиглаж болдог. Дараагийн бас нэг заалт нь бол чихрийн шижингийн үед хэрэглэж болно. Угаасаа олон улсын эмчилгээний одоо сүүлийн өдөр төмждөр бол чихрийн шижингийн өвчтний үед бол тестостерон давар хэрэглэх гэсэн заалт ороод ирсэн байна. За дараагийн бас нэг заалт гэх юм бол хөнгөвчлөх эмчилгээнд ашиглаж болно. Хорт автортой хүмүүс төр тестостерон даврыг хийж тухайн хүний хөнгөвчлөх эмчилгээнд тусалдаг. За ингээд сонирхолтой ярилцлага өгсөн эмчтэй баярлалаа. Цаг зав гаргаж ирсэнд танд дахин баярлалаа. Тэгээд дараагийн подкаст хүртэл баяртай.